Дорн таймгийн нутгаар дайран урсдаг 5 гол байдгийн нэг нь галын гол. Энэхүү гол цагаан овоос сэргэлэн сумын нутгаар урсах бөгөөд байгаль экологийн тогтцын хувьд огт бургас ургадаггүй. Тиймээс сэргэлэн сумын засаг дарга ганцлагын санаачлагаар төрийн захиргааны байгууллагууд болон ард иргэд галын голыг бургасжуулах ажлыг эхлүүлсэн байна. Галын голын дагуу 7 байршилт харандаа бургасыг тарьсан бөгөөд 70-аас 80 орчим хувийн ургалттай байна. Эхний жил 53 мянган ширхэг бургасны харандаан суулгац, энэ онд 30 мянган ширхэг харандаан бургас тарьжээ. 20 см-ийн үрттэй 7 нахиа бүхий бургасны харандааг тарихад 1 жилийн дотор 50 см-ээс 2 м хүртэл өндөр ургажээ. За ингээд энэ одоо харандаан суулгацыг эхний одоо 7 нахиагийн доош нь үлдээгээд 1 нахиаг нь үлдээгээд ингээд газартаа зоогод ингээд л одоо шууд туслаад эхэлнэ. Тэгээ зуны хугацаанд туслаад одоо яг энэ талбай шиг ингээд бүр ургачих юм боломжтой. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай сэргэлэн сум 1 сая мод тарих юм үүрэг хүлээж ажиллаж байгаа. За манай сум өнгөрсөн оноос эхлэж галын голоо бургасжуулах ажлыг эхлүүлээд байгаа. Дорн аймгийн хэмжээнд одоо 5 гол урсдаг. Халах гол, за хэрлэн гол, галын гол, уулз гол, онон гол гэдэг 5 голын бол одоо бусад галын голоос бусад 4 гол нь бургас ургадаг ийм одоо экосистемтэй. Ганцхан одоо галын гол дээр бол бургас ургадаггүй. Ийм учраас одоо сэргэлэнчүүд бид хамтаараа галын голоо бургасжуулъя гэдэг энэ аяыг тэрбум мод аяны хүрээнд одоо санаачлан 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. За галын голын орчимд бол одоо нийтдээ нэг 7 байршилт бургас одоо тарих ажлыг бол өнгөрсөн 2023 онд одоо туршиж үзээд энэ онд одоо бас мөн одоо тарьж явж байна. Эдгээр бургас тарьсан талбайн услахааг тухайн газрынхаа нөхцөл тохируулан шийдсэн байна. 1 3 дугаар талбай нарны цэцгэлгаан үсгүр бүхий гүний удгаас болон голоос, 2 дугаар талбай зөөврийн услахаатай. За харин 4 дугаар талбай гүний удгаас, 5 дугаар талбай голын усан дотор, 6 7 дугаар талбай булгийн эхэнд байрлаж байна. За үүнээс онцлон дурдвал галын голын усан дотор шууд суулгаж туршиж байгаа бөгөөд усны түвшин хэвийн замаг багтай нөхцөлд жигдхэн ургах боломж ажиглагджээ. За энэ талбай бол одоо бидний хамгийн ихний 1-р талбай галын голын одоо яг элсэнд нь тарьж байгаа. Тэгээ энэ талбай дээр услахаа бол бас энэ хашаа маань өөрөө голынхаа яг тохой дотор байгаа учраас ингээд нарны зай ашиглаад тэгээ наруу ерийн помпоор усыг нь шийтчихэж байгаа. Тэгээд хан бургасаа шууд туслаад ингээд явчихдаг. Харандаа бургасыг тарихад хэлбэр хурдан урагдгаараа үр өгөөжөө богино хугацаанд өгч байна. За эндээс их хэмжээгээр тарих боломж харагдаж байгаа ч хашаа татах зардал өндөр учраас хүссэн хэмжээгээр тарьж чадахгүй байгаагаан тус сумын удирдлага илэрхийлсэн. За ямар ч тач сумынхаа тус үеийн 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 гадал байд тарьсан бургас өндөр ургаж байгаа нь туршилт амжилттай болсныг харуулж байна.